Энэ 7 хоногт нийслэл дүрмсэн онцлог үйл явдлын мэдээллийг таймлан хүргэж байна. Барилгын чанар аюулгүй байдал стандарт сэдвт зөвлөгөөнийг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж буй. Энэ хүрээнд салбарын мэрэгчлэтнүүдээс зарим зүйлийг тодрууллаа. Тухайлбал Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогдох болсон. Зураг төслөөс эхлээд бүтээн байгуулалтын явцад тавьж буй хяналт барилгын чанарыг тодорхойлно. Барилгын чанар аюулгүй байдалд бүх түвшинд анхаарах шаардлагатай гэдгийг албаныхан онцолж байна. Энэ онд 7 байршилд автозам тавьж 4 байршилд нөхөн гарцгийн 25 мянган ам метр явган зам шинээр тавина. Нийслэлийн 9 дүргийн 431 цэгт нөөцийн махыг борлуулж эхэллээ. Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурал болж цуслангийн бүсэд хийж буй төлөвлөлтийн талаар хэлэлцэв. Хотын дарга Монгол Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалтад Улаанбаатарын хөрөнгө оруулалтын бодлого шийдлийг танилцууллаа. Нийслэлийн ерөнхий боловсролын 105 дугаар сургууль биеийн тамирын шин заалтай болов. Нийслэлийн засаг даргын эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан 1-р орлогч Сандаг сүрэн Эмэлт Эко аж үйлдвэрийн паркт ажиллалаа. Угсармал барилгын дулаан алдагдлыг бууруулах төслийн хэрэгжүүлэлтийн гэрээг үзэглэв. Нийслэл дэх төрийн албаны шалгалтыг Яармаг дахь нийслэлийн нутгийн захиргааны зохицолборт зохион байгууллаа. Нийслэлийн засаг даргын тамгын газар болон соёл урлагийн их сургууль оюутан залуусыг дэмжих чиглэлд хамтран ажиллах санамж бичгийг байгуулав. Шинэ үндсэн хуулийг сурталчлах илтгэлийн уралдааны шилдэгүүд тодорлоо. Монгол цэргийн өдөр зэвсэгт хүчин үүсч хүчний 102 жилийн ойг тохиолдуулан нийслэл дүүргийн цэргийн штаб зэвсэгт хүчний алба хаагчдад төрийн одон салбарын цус шагналыг гартуулав. Орон нутгийн эдийн засгийн хөгжил, иргэдийн оролцоо сэдвээр сургалт зохион байгуулж 15 сургагч багшийг бэлтгэлээ. Эдгээр олон бусад мэдээллийн дэлгэрэнгүй Улаанбаатар цэгийн мэдээллийн сайт, нийслэлийн мэдээ Facebook хуудас болон бусад сошиал хуудасуудаас авах боломжтой.